Хинэн химбэ? Хинэн химбэ? Энэ носон мос төрчдөөс хинэн яг жинхэн их оронч хүн бэ? Хинийг хилээд үг. Хинийг хилээд үг. Хинэн химбэ? Сайн байна уу та? За сайн байна. Сайхан амарч байна уу? Сайхан амарч байна. За Төмөр Батрууга таныг бол манай үзэгчид бол маш сайн мэднэ, Япон судлаач гэдгээр нь. Гэхдээ өнөөдөр та бүхэн ярилцж байгаа сэдв болохоор аялал Япон судалтай бас бараг нэг хамаарахгүй зүйл гэж хэлмээр байна. Хоёулаа шууд ярианд орё. Электорат хөдөлгөөн гэж одоо олон улсад байдаг. За Монгол чухам яагаад энэ хөдөлгөөн бий болох одоо үндсэн шалтгаан бий болсон юм? Та яаж яагаад одоо яг энэ хөдөлгөөний гишүүн болчихов? Ер нь электорат хөдөлгөөн гэж яг чухам юу юм бэ? Япон судлаач орчуулагч Төмөр Баатар, Москвагийн олон улсын их сургууль, Монгол улсын утга зохиол хэн шинжилгээний сургууль, Токиогийн гадаад хэл судлалын сургуулийг тус төгссөн. Японы алдар зохиолчдын уран бүтээлүүдийг монгол хэлний орчуулан, эх орныхоо уншигчдад Япон хэл соёл, ёс заншлыг түгээхэд хувь нэмрээ оруулж яваа нэрт уран бүтээлч. Тэрээр изүүгээр яваа бүжигч бүсгүй, Хэри удуу цэцгсийн дундах шарил, сүүлчийн шогүн, Мэйжи хэмээх төр улс түүхэн армаанууд, Окторгойд дүүлээ одох моторт дугуй, Үшидэ гүн ухаан, ёс зүйн тууж зэрэг олон гайхалтай зохиол бүтээл орчуулсан. Телевизийн уран бүтээлүүдээс олонд танигдсан нь Төмөр Баатартай хамт Япон орноор цуврал нэвтрүүлэг юм. Дэлхийн Төмөр Баатар нь электорат хөдөлгөөний үүсгэн байгуулагчдын нэг дэмжигч гишүүн юм. За телевиз үзэгчид, монголчууд бид нар бүгдээрээ мэдж байгаа. За улс эх орны хөгжил маань ер нь зөв зам дээр явж гэнэ үү? Яаж гэнэ, тийм ээ? За 1990-ад оноос ардчилсан хөдөлгөөн эхлээд за улс эх орн маань их сайхан болох юм байна гэдэг. Их итгэж байлаа. Ингээ 30 жил өнгөрлөө. За эрийг сайхан өөрчлөлтүүд их болсон, их гарсан. Гэхдээ нэг л биш. Ялангуяа улс төрийн амьдрал бол нэг тийм ороо бусгаа ард иргэдийн итгэлийг даахаа байлаа. За энэс үндэслээд төр засагч одоо их сонин хачин боллоо. Бидний хүсэн хүлээсэн ардчил сайхан амьдрал маань ирсэнгүй. За ингээд сүүлийн одоо олон жил үргэлжилж байна да. Энэ юу болоод байна? Яаж байна? Авилга, хээл хахуул, тийм ээ. Шударгаараа амьдарч байгаа юм алга. За энэ бүхний юм одоо юунаас бол шалтгаалж байгаа юм бэ? Ингээд бодсоор ярьсаар байгаад бол бид эцсийн эцэд бол ер нь улс төр одоо төлөвшөхгүй байна. Улс төр зөв замаараа явахгүй байна гэдэг ийм дүгнэлтэнд хүрж байна. За тэгээд энэ улс төр ягаад зөв замаараа явахгүй байна? Улс төрчид улс төрийг явуулж байгаа шүү дээ. Энэ хүмүүс яагаад ийм хүмүүс гараад ирв? Яагаад ийм болчихоо гэд өнөөдөр ингээ харсан чинь эцэст эн чинь биднээс өөрсдөөс жирийн иргэдээс шалтгаалж байна. Бид нар ийм хүмүүсийг сонгоод байдаг болчихжээ гэж. Бид нар өөрсдөө буруу гэж нэг талаас нөгөө талаас улс төр хийж байгаа нь улс төрчд бол бас их хачин улсууд байна гэдгийн яриа хөрөө хөрөмж байна. За тэгвэл одоо ингээд улс төрчлөг солио хайчихё. Одоо энэ болж хийдвэс гэхээр тийм амархан болдгоо юм байна. Тийм ээ. Аль хэдийн энэ улс төрч болох улс төрийн намыг сонгож тийм ээ. Энэ болдгоо энэ авилгаж одоо айлыг харахлаа гэж яриад байна. Энэ үндэстэй чинь бид нар сонгодог бүр юм тогтолцоо бий болчих. Наана хууль журам нь их сайхан тийм ээ арчилсан. Бид нар одоо ингээд их сайхан сонгож байна. Сайхан хуулиар тийм ээ одоо ингээд ил тод гадныхын хүрээд ингээд хараад сонгуулийн явцыг ингээд харахаар өө их сайхан хуулийн дагуу болж ин гэдэг. Ингээд үрдэн маань өөр. За бүр одоо бүр дийлдэхэ байлаа. Тийм ээ өөр цаанаа одоо мөнгө төгрөг бүр одоо хууль нь хүртэл ингээд нарийн үзэхээр тэр хүмүүст үйлчлдэг ийм болчих. За одоо бид энийг өөрчлөе гэхээр тийм амар биш ийм байдалд бид нар өнөөдөр орцсон явж. Зөвхөн дэмжих электорат хөдөлгөөн. Танд яг ямар гаргалгаа байна? Одоо хоёр нам байж давуулчлаарай. Хоёр нам чинь маш их хэмжээний санхүүгийн хувьд бол бэхжсэн. Одоо 30-аад жил бол маш их эдлээ явуулаа гэж ярьдаг. Хэдэн тэр бумаар гарч байна. За зүгээр жирийн гишүүн одоо их хурлын гишүүн болох хамгийн багадаа 2 тэрбум төгрөгтэй байж ижил үзэж штэ. Тэгэхээр та хэд чинь санхүүгийн их усрээр нь хаанаасаа байна. Тэгээ тэр одоо хэдэн тэрбум хүнтэй одоо төгрөгтэй хэдэн сая доллартай хүнтэй үзээд бас эднэрийг одоо дийлээд ард түмний төлөө ч юм уу сонгуульд нөлөөлж чадах тийм одоо юу байна?
гаргалгаа яг юу вэ? Тэгэхээр яаж нийлүүлэх вэ? Тэгэхээр нөгөө түрүүнийхээ яриаг дуусгаж над гаргалгаад урьдчилан орно. За тэгээд бид нар бодож байна л да бүх хүмүүс л бодож байна. За ер нь энэ муусан юмнууд одоо болиё шүү дээ. Зайл энэ төр гэдэг. Тэгэхээр зайлж өгдөг үү? Болж өгдөг үү? Тэгээд та нар өөрсдөө сонгоно шүү дээ. Сонгоч. Тэгэхээр яг юмдээ хэлэхэд бол эргэжил дахиад сонгуулуулна. Бидний төсөөлж байгаагаар миний төсөөлж байгаагаар та бүхэн ч гэсэн одоо төсөөлж байгаагаар бол дахиад ер нь 16 он өмнөх онуудад энэ сонгуулиудын дүр зураг давтагдах шинжтэй байна. Тэгэхээр одоо сая өөрөө хэллээ. Баахан тэрбум төгрөг те. Тэр юмнууд ч одоо ингэ явагдахаараа явагдана. Тэрий чинь нэг удаагийн далаалтаар нэг өөн чи болдгоо юм байна гэд өөрчлөх аргагүй байна. Ийм байдалд бид нар орцсон байна уусаар. За тэгээд хүн болгон бодож байна л да. За энэ нь бол эх жил тийм ээ сонгуулийн үеэр одоо зөв хүндээ өгье. Сайн хүндээ өгье гэд өгнө. Тэгэл энэ үр дүн бол хэвээрээ байх шинжтэй байна. Тэгэхээр бид нар хүн болгон бол яах вэ гэд. За тэгээд хэсэг нөхдүүд за энэ электорат гэж хөдөлгөөн байдсан байна. Өөрөөр хэлбэл энэ нь зөв хүнээ сонгох тийм ээ. За эрхчлүүд зөндөө олон хүн нэр дэвшүүл нөгөө хоёр том ном чинь ингээд одоо мөнгө төгрөгөө цацаал ингээд хүн дэвшүүл. Гэтэл тэрний хажуугаар магадгүй энэ хоёр нам дотор ч гэсэн зөв хүн байгаа. Тэгэхээр зөв хүмүүсээ гаргахгүй дандаа буруу хүмүүсээ ингээд гаргаж ирнэ. Тэгэхээр бид нар бол одоо энэ төлөө яах вэ? Тэгэхээр за хэсэг нөхдүүд гэдэг маань за яг одоо нийгэмд бас бага зэрэг танигдсан. За миний хувьд бол бага зэрэг танигдсан үнэ л дээ. Гэтэл надаас илүү улс орон даяар ард түмний бол нэр хүнд нь бол маш өндөр хэмжээний. Гэхдээ ихтгэл таах. Үнэхээр энэ хүн бол одоо аргагүй л одоо их орны төлөө амнасаа өгөхөөр юм хүндэ гэсэн ийм хүмүүс байна. Энэ хүмүүсийг нийлүүлээд электорат гэж юм хөдөлгөөн байгуулах татах. За би тэр дунд нь орж явж байгаа. Гэхдээ би бол одоо нэнүгэ электорат ерөнхий сайд байсан Домангийн соднуугаа ч гэдэг юм уу хөгжмийн зохиолч Жамцсан нуруугаа хэмжээний хүн биш. Гэтэ энэ дунд нь ороод ингээд явж байна. Тэгэхээр энэ хөдөлгөөн гэдэг маань за нэг 60 орчим хүн өөрсдийнхөө нэр төрөө дэнчин тавьж байгаа. За бид нар за энэ ийм зөв хүмүүс байна. Энэ зөв хүмүүсийг та бүхэн сонгоорой гэж ард түмэнд бол хэлэх гэж байгаа байхгүй юу? Маш сайхан сонсогч байна. Тэгээ энийгээ бол бид нар электорат гэж хөдөлгөөн гэж нэрлэж байгаа. За яг гадаад бол ийм хөдөлгөөн бол байдгийн гинлээ зөв хүмүүсээ сонгох, сонгуулийг зөв замаар оруулахын тулд ард түмэн нийлж, хэсэг хүмүүс нийлж ийм хөдөлгөөн байгуулдаг. Ийм л хөдөлгөөн юм л да хамгийн энгийн тайлбарлал. Одоо ингээд энэ хөдөлгөөн маань явагдаж байна. Одоо гайгүй ер нь бол зөв болов гэсэн хүмүүсийг одоо сонгох гээд ингээд хичнээн бараг 1000 гаруй хүн билүү дээ одоо ингээд нэрсэн тэндээсээ шилж сонгоод хүмүүсийн тоон ингээд багасаад ингээд явж байгаа. Ийм л хөдөлгөөн л дөө. Таавал Японоор олон жил явсан. Маш сайн судалсан. Тэгэхээр ганцээ. Түрүүнийх хоёр дахь хариулт чинь бас нэг багсаг хариулт өгчихөө тийм ээ. Асуулт чинь тийм ээ. Тэг мөнгө төгрөг байна уу нэтрэгээд асуусан шүү дээ. Тэгэхээр мөнгө төгрөг байхгүй. Жишээлбэл надад бол мөнгө байхгүй. Би энэ хөдөлгөөнд зүгээр өөрийнхөө одоо байгаа хоригдлуулсан баг зэрэг мэдлэгээ цаг заваа сэтгэлээ зарцуулаад ингээд явж байгаа. Тийм. Тэгэхээр бол электорат хөдөлгөөн бол маш их мөнгө төгрөгтэй улсууд нийлээд одоо нам шиг нэг иймэрхүү юм байгуулад ингээд явж ийн гэсэн юм ойлголт бол байхгүй шүү. Та юу ямар хүмүүсийг ер нь сонгох вэ? Ямар хүн улсын хурлын гишүүн болоосэй гэж бодчих. Зөв хүн байвал тэгэл бол. Зөв гэдэг нь их онцлогтой залуучуудыг сонгомоор байна шүү дээ. Гөгшин борхинууд одоо болчмоор л байгаа байхгүй юу? Үе юм үйдээ шүү дээ. Тэгээ одоо залуу сайхан энэ боловсон хүч зөндөө байна шүү дээ. Тэднийг гаргаж ирэх хэрэгтэй шүү. Тэгэхгүй тэгээ бөө мөнгө ярьцгаа тэгээ одоо сонгуульч мөнгөний л юм дээр тогтож байгаа үстэй. Тэгээ залуучууд нь мөнгө авахгүй. Тэгээ гарч ирч чадахгүй шүү дээ. Тэгээ гөгчүүд нь болохтой зэрэг 40 тэрбумаар нийтчээ тэрийгээр нь тэгээд гарч ирэл үе сонгогдоод суудал дээр хатагдсан юм шиг тэгэл байж шүү дээ. Шудраг улсууд гараасаа л гэж бодож шүү дээ. Ард түмнээс сайн санал авсан улсууд гэдэг дэмжлэг авж байгаа. Нам харгалзахгүй те. Зөвл хүн гараасаа л гэж бодож шүү дээ. Идэж яваадгүй бас нэг өөрсдийнхөө хөдөлмөрөөр төрд зүтгээд төмөн олондоо танигдсан тийм юм л гараасаа гэж бодож шүү дээ. За танаа хөдөлгөөний хувьд шүү дээ. Зөв хүнийг яаж ямар шалгуураар сонгох юм? Жишээлбэл заавал тэр хүн Харвард төгссөн байх ёстой юм уу? Заавал тэр мөнгөтэй байх ёстой юм уу? Ер нь ямар шалгуур бэ? Тий одоо ингээд яг өнөөдрийнхөө нэвтрүүлэх евро орж штэ чи бид нар тийм ээ. Тий чи ч дөрөвнөөс хойш намайг ч одоо янз янзын байдлаар атаклаад тийм ээ. Байр цалдууллаа.
Тэгэхээр юу яаж байгаа зөв хүн гэдэг ийм нэр томьёо гарч иж байгаа. За яг энэ зөв хүн гэдэг нэр бол яриа ойлголт бол байдаг л байсан тухайн үед. Одоо бол биш үү? Маш их тийм шаардлага гарч иж шүү. Зөв хүн гэж ямар хүнийг хэлдгийг, тэг зөв хүнийг яаж бид нар олж хүү гэж. Тэгэхээр одоо ард түмэн сонгогчдод бол цохирч шүү. Энэ хідэн нөхдүүдээс салах юмсан тийм ээ тэргээд тий салж болно. Гэхдээ яаж салах вэ гэхээр ард түмэн танараас сонгогч танаас шалтгаал нэгдүгээр. Хоёрдугаар за салаад оронд нь дахиад өөр нэртэй өөр царайтай ийм хүмүүс гараад ирэх боломж байж байгаа байхгүй тий. Тэгэхээр цаана нь яг энэ ийм биш хүмүүс чи ямар хүмүүс байд юм бэ гэдэг ингээд сонгогчдоос асуухаар байгаа штэ гэж хэлээд байдаг. Тэр ямар хүн юм гэхээр мэдэхгүй байна одоо бид нар. Тэгэхээр би ялангуяа би энэ электорат хөдөлгөөн дотроо би нэг ийм ярдгаараа бас жоохон ялгараад байгаа. Тэр зөв хүн чинь хаа вэ? Тийм ээ. Тэр зөв хүнээ бид нар яаж гаргаж ирэх юм гээд. Одоо яг тэр электорат хөдөлгөөн дотроо бид нар шалгаруулалт явуулж байна. Нөгөө хэсэг хүмүүс олсон л доо хэсэг хүмүүс бид нар ч бас амар биш шүү дээ. Одоо иргэдэд хандаад зөв гэж бодсон хажуучин байгаа хөрш айл дотор чинь компани чинь сайн хүн байна уу трийг нааш нь нэр усын явуулаач гэдэг ирүүлэхгүй байна. Яг ирж зүгээр тэгтэл яг биднээс сансан хэмжээнд ирэхгүй байна. Тэгэхээр эн чинь бол бас л нийгмээр энэ юмд бэлэн биш байгаа байхгүй юу? Зөв хүнээ гаргаж ирэх энэ яриалгаа мөртлөө тийм. За тэгээд зөв хүн гэдэг маань юу гэхээр яг л одоо шудраг тийм ээ мэдлэгтэй тийм ээ. Тэгээд эх орныхон төлөө одоо ард түмний хувь зүйн төлөө бас одоо зүгээр амиа өхөн гэх нь хаашаа юм зүгээр. Ямар ч гэсэн эрдэм мэдлэг бүх юма зориулахад бэлэн тэгээд чадaltaй мэдлэгтэй тэр хүнийг л хэлж байгаа байхгүй юу? Хэрвээ ямар нэгэн байдлаар буруу юм энэ хийчихвэл үннээ хэлээд ингээд огцроо толдоод ёс зүйтэй явцдаг тийм ёс зүйтэй хүнийг л хэлж байгаа. Товчхондоо болвол тийм. За энэ хүмүүсийг яаж гаргаж ирэх гэхээр эрхүү гэхээр дөрөвний би хэллээ тийм ээ. Уг нь бол би зарлаа л байгаа бид нар бол ингээд одоо ийм гайгүй боловсролтой тийм мэдлэгтэй ийм одоо бие даагаад ингээд дэвшижсэн тийм ээ ийм хүмүүс байна уу наашаа нэрсийн нүг танилцуул гэдэг. Тэгээ 1000 гаруй хүний нэр ирсэн. Хүн болгонд өөртөө 5 6 хүн олго гэдэг. За би хүртэл 5 6 хүн олох ёстой. Би үндсэндээ бол олж чадаагүй. Миний одоо юм гайгүй хүндээ за нэр дэвшээд улс төрд ороод энэ улс орхоор нэмж жолоодод ингээ явчихаач гэд гуйсан 5 6 залуучууд бол зөвшөөрөөг чадахгүй гэд. Би танаас нэг бүр яагаад гэсэн чинь үү шүү дээ. Тэгж би цагаа заваа зармааргүй байна тий. Хүсэл болоод байна. Гэхдээ өнөөгөө нөхцөлд бол би чадахгүй намайг гаргахгүй сонгохгүй шүү дээ. Тэгээ би бол 5 6 хүн олж өгч чадаагүй. Тэгээ манай нөхдүүд бол 50 60 хүн ингээд хайсаар авгаад ингээд тэр чинь бас үнэхээр юу хэрэгтэй байгаа байхгүй юу? Цаг хугацаа, мэдлэг, үйл ажиллагаа. Тэгээ мянгаад хүн болсон. Одоо тэрийг шалгаруултыг хийж гин. Шалгаруултаа яаж өгөхийг бид нар бас нэг 60 хүн ингээд яг электорат гэж хөдөлгөөн чинь биш дээ. Одоо үзэгчид бол ойлгож байгаа. Яг хөдөлгөөн байгуулаад төрийн бас байгуулаад ингээд явахад бол амархан юм шиг боловч яг ажиллаад хэцүү. Бид нар ч бас л цаг заваа гаргаад хуралдана. Тэгээ ингээд хүмүүсээ ингээд шалгаруулах гэсэн чинь 50 60 хүн чинь нэг дор цуглах хэцүү шүү дээ. Гадаад дотоод авчин ажил. Тэгээд нэг 20 30 хүн ингээд шалгаруулах гэхээр нэг л дотор болохоор чинь бид нар хуваагдсан одоо ингээд 6 7-гоор нэг хороо маягтай хуваагдаад тэгээд 6 7 хүн арай ингээд ярилцахад бол гайгүй болж эхэлж байгаа. Ингээд одоо шалгаруулаад эхэлсэн. Энэ чинь нөгөө тэр бизнесменээс залуу байж тээ. Энэ чинь арай өгөө тэр ярьж хэлсэн сонссон нэг л биш байх нэлээ. За тэгвэл энэ ямар вэ гэд ингээд яриад явж гин. Тэгвэл энэ бол тийм амар биш шүү. Нэг ийм юм байна Төмөр хаа. Одоо мэдээж яг өндөг шиг өөгүй хүн гэж ерөөсөй байхгүй. Одоо Будда, Есүс Христ, Исламын Мухаммед гэтэл ямар нэгэн ноо олцдог. Маш муу хүн болгол хайж гаргацдаг штэ. А гэтэл мэдээж яг нэг хүнийг олох гээд ихэд үгүй наад хүн чинь өмнө нэг их нэртэй байсан гэдэг ч юм уу. Тэр хүний хувийн амьдрал руу орчдөг. Тэрнтэй адилхан одоо та бүхний сонгож байгаа хүмүүс дотроос ямар нэгэн байдлаар бас ноо гаргаад ирнэ штэ. Тэгэхээр энэ тал дээр яг та юу гэж боддөг вэ? Ер нь 100% тийм төгсөн гэж ер нь байна уу? Тэгээ 100% төгсөн хүмүүс байхгүй штэ. Өмнө нь алдаа гаргаж ирсэн хүмүүс л байна. За сонгож гаргаж ирээ нэр дэвшүүлээд явж яталж алдаа гаргаж болно. За хэрвээ бидний хүсэл мөрөөдөл биелээд ганц хоёр хүн энэ электорат төлөвлөгөөний нэр дэвшүүлсэн улсуудаас гишүүн болсны дараа алдаа гаргаж яач болно. Яаж эргүүлж татах вэ? Тэгэхээр тэр мэдэхгүй тэр нарийн юм руу ороод хэрэггүй. Хоёлаа энэ чи асуусан асуултынхаа хариултыг ихлээр сонсолтой.
Тэр юуны бид нар ярьж байгаа ноён нуруутай. За энэ хүн бол арай гайгүй хүн. Тэгээ нутаг усын аваад утсан, аав ээжийн аваад утсан өөрийнх нь ярьж байгаа хийсэн ажлыг тэгжил сонгоно шүү дээ. Түүнээс үгүй тийм ээ. Өндөг шиг тийм алдаагүй тийм юм олдохчгүй, байхчгүй. Тийм. Зүгээр ноён нуруутай миний хэлэх үг сонсоо тийм ээ. Тэгээд яг үнэхээр хэлсэн амдаа хүрдэг. Тэгээ эрдэм мэдлэгтэй тийм ээ. Тийм хүнийг л бид нар одоо нэр дэвшүүлнэ шүү дээ. Тийм. Тийм хүн бол би зөндөө бие Монголд. Тийм. Гагцхүү асуудал нь одоо би түрүү хэллээ тийм. Яг нэр дэвшүүл. Одоо өнөөдрийн манай орны нөхцөл бол хэцүү байна шүү дээ. Одоо түрүүний хэлдгэр чинь ингээл тэр Клинтон гэж шээ. Зүг жижигхэн өөсөө гаргаад ингээд тэр үний чинь ингээд зааван болгож харагдуулах гээд ингээд энэ харагдуулах ч байх. Тийм ээ. Ийм нөхцөл донд одоо бид нар бас нэг цөөхөн ч гэсэн тийм ээ гайгүй ч гэсэн ноён нуруутай хүмүүсийг нэг нийлүүлшгэлд ингээд яваад байгаа. Түүнээс биш энэ электорат хөдөлгөөн гайхамшигтай 76 хүн гаргаж ирээд хоёр намайг бут цохоод ингэх гэж байгаа юм биш. Ийм боломж үлдээс байхгүй. Гадаад харилцааны сайд байсан гомсронгоо одоо манай электорат хөдөлгөөнд явж байгаа. Хэлсэн. За бүр дор хаяад нэг гайгүй ноён нуруутай хүн гаргаад тэр тойрогт энэ электорат хөдөлгөөнийх нь нэр дэвшүүлээд дэмжиж байгаа юм. Бид нар чинь дэмжин шүү дээ. Түүнээс бид нар нам шиг ингээл дэвшүүлээд ингэхгүй шүү дээ. Тэгээ бид нар энэ хүнийг дэмжиж шүү. Ингээд гарч ирээд Жанцсан нуруугаа үгээ хэлээд за уулчин Дунгаамаа үгээ хэлээд одоо зураа цогт хоёр үгээ хэлээд энэ хүн бид нар дэмжиж байна. Энэ бол ноён нуруутай ийм сайхан хүн гэдэг. Одоо бид нар чинь нэг тийм нэр төрөөрөө дэмжинтэй тавьж ш. Тэгэхээр ард түмэн тийм ээ. За энэ хоёр намаа гарснаас энэ хүн арай гайгүй гэж шүү. Нөгөө хамлам тэгж хэлсэн шүү нэг. Тэгэхээр чи арай итгэн шүү дээ. Тий баг батлан дааж байгаа. Тий. Тэгээд ингэхээр тийм нэг хүн ихээр бомсронгоо хэлж байгаа байхгүй юу? Ядхнаа гайгүй хүн ноён нуруутай хүн ингээд тэр тойрогтоор тавьчихаар нөгөө хоёр нам чинь эмээж эхлэх магадгүй. Хүү өстой айхтар хүн гаргаад тавьчлаа. Ингээд тэр ардын намынхан арчилсан намынхан тийм ээ. За энэ тойрогтоор олигтой хүн тавихгүй болохоо л шүү. Нөгөө хин ч одоо нэг яриа хөрөө өрнүүлээд тэр намамд одоо элдвэнзэн тийм хандмент өргөсөн гэх тэрийг тавьсан. Болохгүй шүү. Энэ нөгөө электоратуудаа гаргасан хүн чинь нэлээд айхтар хүн тавьчлаа шүү гэд айлгах дороо яад. Тэгээд нөгөө хоёр нам чинь бүр арай нэг гайгүй хүн гаргаж ирж магадгүй гэд. Дороо яад. Тэгэхээр иймэрхүү маягийн жоохон нөлөөлж байгаа биз? Нөлөөлж байна. Тийм. Бүр дороо яад ингээд хүн гардггүй маа гэхэд нөгөө хоёр номын чинь бас нэг айлгана гэдэг нь маань бас нэг аятайхан хүн гарах. Тий. Тэгэхээр эн чинь жижигхэн ч гэсэн хувь нэмэр болж байгаа биз? Иймэрхүү юм бодож байгаа байхгүй юу тэний? Зөвхөн дэмжих электорат цаг. Би бол таны яриаг нэг зүгээр сөрөг талаас нь хараад байна л та. Та жишээлбэл дорж гээд нэг сайхан хүнийг сонгоод байж идэл хоёр намаас манай намын нэр өмнөөс орчих гэдэг тэр хүнийг бас оруулаад авчих бас магадлал байж болно шүү дээ. Тэрэн дээр яах вэ? Одоо тэгэхээр яах ч арга байхгүй. Одоо эн чинь байдгал хорвоо юм чинь эн чинь биш үү? Америк ч гэсэн Япон ч гэсэн байгаа шүү дээ. Тэр уруулах юм тэр чинь шүү дээ. Хэрвээ тэр хүн гагцхуу бидний хүссэн ерөөх нь юу хэр зөвл яваасаа тэр арчсан намдаа ч очно уу, ардын намдаа ч очно уу те зөвл яваасаа. Тэр үтгийн хэл эсэргээр ардын намд нэр дэвшүүлэх гээд өөрөө ингээд оцсон чинь нөгөө мөнгө төгрөг байхгүй ч байдаг юм уу? Эсвэл фракцийн юугаар шахагдсан залуу хүн арчилсан намд мөн адилхан тийм ээ. Тийм залуу хүн байгаа. Зөв хүн байх юм бол бид нар дэмжинэ. Тийм хийж байгаа шүү. Энэ чинь бол уруулж байгаа юм биш. Гагцхүү тэр хүн зөв хүн байсан, ноён нуруутай хүн байлаа. Тэр нам дотроо шахагдаад өвдөс мөнгө төгрөг байхгүй, фракц байхгүй. Тэгээд яана гэд. Тэгтэл тэр нь хүсэл эрмэлзэлтэй ард түмний хөдөө тэр хүн байвал ирвэл бид нар шалгуураараа авч үзээд дэмжинэ гэж байгаа байхгүй. Гэхдээ энэ бол уруулт биш. Гэтэл биднээсийн дэмжиж байгаа хүмүүс хэрвээ тэр нам нь аваад тэгээд бидний ноён нуруутай гэж үзсэн нам нь уруулж аваад байдаг юм. Ингэх юм бол яах ч арга байхгүй. Тэгэл харин би өрөөгөө л хоцсон шүү дээ бид нар. Ястаа зөв яваасаа тэгээд. Одоогийн гишүүдийг дэмжих. За янз янзын мөн зөндөл сонсогдлоо шүү дээ. Тэгээд сайн улсуудын дэмжинд сар улсуудын бол дэмжихгүй. Ямар шаардлага байгаа? Дэмэл гэж үзэж. Үгүй элгүй дээ улсууд. Корона хөгжүүлэх сэтгэлтэй хүмүүс баймаар байна. Ер нь та нарын ингээд хүмүүсийг ингээд би харлаа л та нэлээд олонний танил улсууд байж байна. Зөв хүмүүс маш их байна. Таад өөрсдөө ер нь
сонгуульд нэр дэвшиж болдгоо юм уу? Одоо та жишээлбэл ирэх сонгуульд нэрээ дэвшүүлэх үү? Тэгэхээр жишээлбэл ингэж байгаа шүү дээ. Байгаа шүү дээ. Одоо манай тэр Ганхүү байна. Шар айргийн тийм аялагч. Ганхүү бол маш зөв залуу. Тийм ноён нуруутай. Ганхүү бидний дунд ороод тийм яг ингэ явж байсан чинь хүмүүс бүр тэгээд ихсэн байхгүй. Ганхүү одоо болоо наанаас гараад өөрөө дэвшүүл. Залуучууд маш ол бид нар чинь судалгаа хийсэн. Судалгаа явагдаад байгаа шүү дээ. Тэгээд Ганхүү одоо нэр дэвших гэж байгаа шүү дээ. Ер нь бол гэж сонссон. Би бол баяртай байгаа. Дотор нь бас тийм залуучууд бас байгаа. Тэгээд одоо цогт хоёрыг гэхэд л одоо нэрээ дэвшүүлсэн чинь цогтуурал татгалцсангүй. Би энэ электоратаа байжгаад ингээд би нэр дэвшүүлэхгүй. Тэгээд нэрээ дэвшүүлэхгүй гэдэг. Тийм залуучууд энэ төр бол байж байгаа. Тэр залуучууд бол одоо эн чинь гэрээ хийцэн байгаа шүү дээ. Бид нар нэрээ дэвшүүлэхгүй. Тэгээд сонгуул дууслаа. Сонгуул дууслаа энэ хөдөлгөөнөөс ингээд гарна гэж. Тийм ээ. Тэгээд өөрөөр хэлбэл хэрвээ одоо бидний нэр дэвшүүлээ дэмжсэн хүн их хурлын гишүүн болоод ямар нэгэн байдлаар эрх дарахтаа болоход бид нар тэнд дэвтээс ямар ч хамаахгүй бид нар ингээ хөдөлгөөнд тарчин. Тэндээс очиод гуугаад ахын жамайг дэмжсэн нэр ердөөсөө байхгүй тийм. Тиймэрхүү гэрээ энтертэй байгаа шүү дээ. Тэгээ нэр дэвшүүлэхийн хувьд бол тиймэрхүү. Тэгэхээр Ганхүү бол одоо гэрээгээ цуцтаад тийм ээ нэрээ дэвшүүлээд Ганхүүг бид нар дэмжинэ. Ганхүү ноён нуруутай залуучуудын дунд нэр хүндтэй залуучууд найдаж шүү дээ. Тэгээ өөр хэд хэдэн залуучууд байгаа байх шүү. Би бас санахгүй. Одоо гадуур нэг иймэрхүү яриа их гарч байна. Одоо хоёр намаас гаргаж байгаа болов гэж би зүгээр хардаад байгаа. За та дуучин бол дуугаа дуулаад яв. Малчин бол малаа сайн малч. Одоо тань дээр жишээ авахаар та аялаад явж гин соён гэгэрүүлж явж гин. Гэхдээ тэрийгээр хийлдэ. Яах гэж ийшээ ороод байгаа. Парламентын гишүүд бол тийм мэрэгсэн улсууд байх хэвээр хойд баталдаг. Одоо янз янзын улсууд байх хэвээр гэдэг. За хамаагүй бас ядуу буруу юм хүмүүсийг оруулчихаар идэд юм аа. Тэгэхээр бизнесмэнүүдийг оруулъя гэж яриад. Гэтэл бизнесмэнүүд ороод юу идэх байтугай бүр хуу хамлаа штэ. Тэгэхээр яг юу гэж хэлэх чинь гэхээр яг энэ улс төрт чи яг ямар хүн орох хэвтэй юм бэ? Та энийг юу гэж боддөг вэ? Тэгэхээр одоо зарим хүн хэлтгэлдээ манай ард түмэн Монгол улс туулах хэвээр замаар туулж байна гэж. Энэ бол үнэн. Згагцгүй энэ зам маань богинохон байжгаад яг өнөхөн одоо тэр төлөвчлөлт нь хүрчээсэ гэж боддгийг. Тэгэхээр бол улсын хөрөнгө шамшигдуулах одоо идэх уух гэж ярьж байгаа шүү дээ бид нар тий. Болвол тэрбум төгрөгтэй хүн идэнэ, нэг төгрөгтэй хүн идэхээ болвол идэхгүй болвол тэрбум төгрөгтэй хүн идэхгүй, нэг төгрөгтэй хүн идэхгүй. Энд дэдээс хүндэл байдаг байхгүй. Би түрүүнээс хойш нэг юм хэллээ шүү дээ. Ноён нуруу гэж. Тийм ээ. Ноён нуруутай зөв тийм ээ мэдлэгтэй үнэхээр өстой энэ хүн ямар сайхан хүн бэ гэх тийм ээ. Тим хүн болвол те идэхгүй. Тий. Тийм биш болвол те чи 100 тэрбумтай байсан ч гэсэн эндээс идэнэ. Тэгээд юута мөнгөгүй хүмүүсийг оруулчих тийм ээ. Мөнгөтэй хүмүүсийг оруулчих гэдэг чинь энэ байхгүй. Тэгээ нэг туулах хэвээр замаа туулж яах гэдэг чинь шүү дээ. Тэгээ одоо яана гэхээр чинь хүнээл хар тийм ээ. Одоо шилбэл энэ ташрамд ингээд одоо хэрвээ үзэгчд намайг сонсож байгаа бол тийм ирэх 2020 онд хүн сонгохдоо тий өө нардын нам чинь болдог. Өө нарчилсан нам чинь болдог. За энэ электорат хөдөлгөөний дэвшүүлсэн хүнийг үзье гэх тэр тий. Тэгэхээр хүнийг хар өмнө нь ямар байсан одоо би бол нэг юм ил тод хэлээд байгаа. За энэ насаараа шахуу одоо энэ 30 жил тийм ээ 3 4 5 6 удаа сонгогдсон хүмүүс одоо болоо гэдгийг би хэлээд байгаа байхгүй. Яагаад гэвэл та нар харуулсан энэ 30 жилд ямар хүн бэ? Яагаад гэвэл энэ муухай байх юм чинь туулаад цуг яваад ирсэн байхгүй. Ганцхан та зөв байжгаад нөгөөдөл чинь буруу байсан гэж байхгүй. Тийм ч ийм маягаар тэр хүмүүсээ хаар гэж би сонгогчдод хэлэх гээд байгаа байхгүй. Тэгэхээр бид нар одоо яг тэр хүмүүсийг тэгж юу яах гэдэг сонгох гэдэг ш дэмжих гэдэг. Тэгээ бас нэг юм юу яа чиний яриан дотор хүрт гарчлаа. Энэ электорат хөдөлгөөн гэдэг чинь улс төрийн хөдөлгөөн биш. Энэ чинь улс төрийн нам биш. Хүн дэвшүүлээ тийм ээ. Улс төрийн бодлого ингээ ягаад програм хөтөлбөр гаргах гэж байгаа юм хөдөлгөөн биш. Бид тэр аргаа ядаад өнөөдөр түрүүний чиний яриан дотор хүртэл цугс гарч байна. Орчуулагчийн ажлыг хийгээд явахгүй яасан бэ гэдэг. Аргаа ядаад жирийн иргэдэд сонгогчдод ийм сайн хүн bay шүү, ийм ноён уруутай хүн bay шүү те энэ хүнийг сонгооч гэж нэр дэвшүүлэхэд дэмжих гэж байгаа шүү дээ. Ийм хөдөлгөөн байхгүй. Түүнээс биш улс төрийн нам биш. Тий. Би өнөөдөр тийм ээ. За
За яг нь намайг бол бас хүндэлтэйгээр надад итгэдэг хүмүүс бол байдаг. Яг нэг ойлгоход бол би түрүү хэллээ хамбал ам шиг би орон даяар алдар цуутаа болцсон ийм хүн биш. Тэгтээ хүн би надад итгэдэг. Тэр хүмүүстэй би хэлж байгаа байхгүй. Та нар надад итгэдэг бол энэ хүнд итгээ. Тэгээ энэ хүнийг бид нар би бол итгэж байна юм гэж. Тийм ээ. Ийм л юм хийж байгаа хүмүүс шүү дээ. Хэрвээ танд маш олон хүмүүс ард олон одоо итгэл хүлээлгүүл таныг бол сонгож одоо гарах магадлал их байгаа шүү дээ. Нөгөө намайг өөрөө нэрээ дэвшүүлээч гэж түрүү хэлээд шүү дээ. Тэгэхээр би нэр дэвшүүлэхгүй. Тэгээ нэр дэвшихгүй, нэрээ дэвшүүлэхгүй. Ягаад гэвэл надад ажил байна. Надад мөрөөдөл байна, тийм ээ. Миний хүрэх ёстой хийж байгаа юм байна. Би тэрүүгээрээ хүмүүст хэрэг болдог. Тийм ээ. Би тэр юмаа хийсэн оновчтой байхгүй юу? Тийм ээ. Оновчтой. Тэгэхээр бол дахиж хэлэхэд хүмүүсийг ингээд бас тэр шалгуур бас байдаг. Энэ хүн одоо энэ ажлаа хийгээд явж исэн нийгэмд хэрэгтэй байна гэж. Тийм ээ. Тэгэхээр л нэг хэсэг зургатаар гарчаал, нэг хэсэг одоо нийгмийн ажил хийчээл, нэг хэд барил дээр төрүүлчээл, нэг хэдэн CD гаргачаал зан хүмүүс намайг мэддэг болчлоо. Одоо би нэрээ дэвшүүлээ гэдэг үгдгүүл энэ хандлага буруу. Гэхдээ тэр хүн зөв байвал болно, тийм ээ. Тэгэхээр тэр утгаар би хэлж байна л да. Тэгэхээр миний хийх ёстой ажил миний үүрэг гэж тустай байдаг байхгүй юу? Тийм учраас би тэр замаараа л явна. Би энэ электорат хөдөлгөөнд байжгаад харин жоохон ч гэсэн би хувь нэмэр оруулаад ингээд болвол миний үүрэг би төвчээр алдаад дэшүү орж ирж штэ. Түүнээс эн чинь би энэ цаг заваа зараад ингэхгүй би орчуулга хийгээд би сургалт явуулдаг, би хүүхд төлөвшүүлэх ажил хийдэг. Тэр лгөө яваад ингэж явах ёстой байхгүй юу? Би намаа уншаад би өнөөдөр 60 гарсан ч гэсэн би эрдэм мэдлэгээ нэмэгдүүлж явах ёстой. Тэгэл явж явах ёстой байхгүй юу? Өнөөдөр манай электорат цаг нэвтрүүлгийн зочноор Япон судлаач Томуратова оролцлоо. За бидэнд манай үзэгчдэд их олон сайхан зүйлүүдийг бас хэлж өглөө. За тэгээд ирэх одоо 2020 оны сонгуулиар нийт одоо ард иргэдэд уриалахад электорат хөдөлгөөнийг бас дэмжээрэй. Энэ хөдөлгөөнийхөө дэмжснээр ард иргэдэд одоо та бүгдээрээ зөв хүнээ сонгоход бас одоо том тусламж дэмжлэг болох юм шүү гэдгийг бол бас хэлмээр байна. Та бас танаас би асуугаагүй асуулт үлдсэн болов. Таны жишээл үзэгчдтэй би нэг энийг л хэлмээр байна гэсэн санаа юу вэ? Тийм тэгэхээр сая ганалзын хөтлөгч маань хэллээ тийм ээ. Тэгэхээр энэ сонгуул зөв хүн гаргаж ирэх. За тэрийгээрээ дамжуулаад улс төр зөв замаар явах, улс төр төлөвшөлт хувь нэмэр оруулах зорилгоор энэ электорат гэж хөдөлгөөн байгуулагдсан юм аа. Тэгээд энд 60 гаруй хүн байна. Бас нийгэм танигдсан ард иргэдийн сонгогчдын бас итгэлийг даах улсууд бид нар энэ нэр төрөөрөө сэтгэлээрээ дэмчин тавьж одоо хэсэг хүмүүсийг нэр дэвшээд иргэд явахт нь бол дэмжиж байгаамаа гэж тийм. За тэгээ бид нар бол одоо Монгол улс маань хөгжин, Монголын ард түмэн жаргалтаа сайхан болно, дэлхийн ард түмнүүдээс хоцрохгүй энэ дэлхийн одоо хүн төрөлхтөн гэдэг юм том айл дотор бол нэр төрөө гаргасан юм ард түмэн ингээд явна гэдэгт бид нар итгэлтэй байдаг. Энд оруулж байгаа бидний хувь нэмэр энэ юм шүү. Тэгэхээр электорат гэж хөдөлгөөнийг та бүхэн зөвөр ойлгож те бидний тухай бас өөрсдөө судлаараа энэ юу яриад байна гэдгийг тийм ээ. За ингээд одоо та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. За баярлалаа танд. Таны бас ажил амьдрал ялангуяа аялалд амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн манай электорат цаг нэвтрүүлгийн зочноор Япон судлаач Томуратова оролцлоо. Дараагийн дугаарт баяртай үзэгчтэй. Өнөөдрийн Монгол өөрчлөлт сонгуулийн хувьсгал хариуцлага зөв хүнээ дэмжих электорат цаг